Hi. Би Pinduoduo гэдэг аппликейшнээс сая цагаан сарын өмнө нэлээд идэм захиалсан. Тэгээд 2 хэсэг болж ирсэн болохоор одоо тэдрийг нийлүүлж аваад нэг unbox хий гэж бодлоо. Хамгийн эхлээд эндээс эхлэе. Энэ нөгөө компьютерийн суудлын арт тавьдаг гэр ах шиг байна. Нэлийн том хэмжээтэй юм байсан. Гэхдээ зурган дээрхээс бол нэлээд том ирсэн байна. Ингээд судлахаар тавьчих гэсэн үг. Яа. Амар гоё зүйл хүн. Энэ алхад нэлээд гоё тухтай юм байна. Тэгээ би Pinduoduoос бас компьютерийн сандал тэгээд гой сайхны ширээ эднэр авсан. Тэгээ бичлэгнийхээ төсөл тэднийг оруулна. Энийг компьютер хой сандалн дээр тавих гэж авсан. Хой нүдний шил байна. Вау. Нэг шил арчиж таа ирэх юм. Шилийнхээ савн айгу хөөрх юм аа. Нэлээд гоё юм. Нэг Pinduoduoос нэг 30 хэдэн мянгаар авсан баха. Яа. Энэ Машлигийн зурагтай гэр захиалсан. Тэгээд дэрний уутан дангаараа ерөн ирчэртэй. Одоо энийг би ер нь Машлигийн нэлээд юм авсан. Pinduoduoос. Тэгээд би энэ микрофоныг бас Pinduoduoос авсан. Тэгээд яг зах зээлийн дундаж үнээр авсан. Тэгээ бус аппликейшнуудтай одоо Timoter гэдэг аппликейшнуудтай харьцуулах юм бол жоохон үнэтэй авсан л та. 40 мянга гэсэн. Нөгөө гэрэл энэ. Сүртэй. Өдөртлөн байна. Энийг дараа нь залгаж харуулъя. Миний бодсноос бол хамаагүй. Дэжгүй л нүүн Тимогийн
зарим нэг юм гэрлүүч зөвхөн ингээ хавчичдаг нэг жижигхэн юмнууд иржсэн тиймэрхүү бичлэгүүдийг хүмүүсийн unboxing бичлэгүүдээс харсан. Энэ бахан стикерүүд байна. Нэг стикерний дэлгүүрээс бахан стикер бөөндөж авсан. Нэг тусдаа бахан стикер. Бүгд чи энийг нь бэлэг болгож л явуулсан юм шиг байна. Я бахан анемийн стикерүүд авсан. Нэг 2 3 4 5 6 шиг стикер. Яг зурган дээр хэсээ бол хэмжээ нь арай жижиг юм байна. Гэтэ бол таалагдж байна. Нэг хөөрхийн хэлбэртэй стикерүүд. Тийм ээ. Таалагдлаа. За одоо энийг задлах юм уу? Энэ flower nose-ийн юг тосон нэртэй бас зүйлттэй. Энийг хайчвал авахгүй зүгээр захиалга хийчээд доош нь гүйлгээд bijсэн чинь нөгөө хямдралтай үнээр аваарай гэсэн мэсэн. Тэгээд хямдралтай үн айгүй хямдхан харагдсан болохоор авцсан. Хөөх юм аа. Ini Чулуун штэ. Jadi nostra ini suci masuk dan huruf. Talatlah, mungkin talatlah. Ini catlin, dekat ini шилжих шиг байна да. Шиг түрүүний нүдний шилтэй адилхан шуудтай. Гэхдээ яг тэр шиг хайрцагтай бол биш юм байна. Oh wow. Ini амар cool харагдаж байна. Дотоос нүдний шилүүд авахд бол гоё юм байна. Нэлээд таалагдлаа. Бас 130 мянгаар авсан баха. Нүдний шилүүд нь бол гоё юм уу? Нэг organizer яг шиг байна. Нүний ялгаа тавьдаг тавиурууд байдаг та. Энэ юмнууд бол бас нэлээд хямдхан байт юм лээ. Монгол мөнгөөр 5 мянган.
Монголд ирэхээр эдгээр чинь 20 мөр болоо явчих. Доотлол нэг 10 дэжтэй идэг. Энэ хэн вэ? Хар сар лөнгөтэй тэн авсан. Тэгтээ зурган дээр гიშгээс хүртэл сааматай биш үү? Зурган дээр амар саатай л харагдаад байна. Яос хэмтмээс л да. 2700-тай л байсан баг. Тэгээд ингээд багстай нэг юм контртай ганцхан 3700 болсон баг. Энэ тийм үү? Яг тийм. Чи үлээ. Машлигийн карт холдор байсан. Энийг гэхдээ би яаж агуу хэврэг юм бэ? Би тэмдэлтэй ингээ карт өгдөг. Картын зураг нь ийм осортой. Гэхдээ энийг би нөгөө нэг яг арс биш ч гэсэндээ нэг тийм арсандоо материалтай гэдэг шүү дээ. Тиймэрхүү болоо гэж бодсон чинь флаур материалтай үргэлдэг лээ. Мэдгүй энийг яг яаж ашиглахыг би сайн мэдэхгүй л ингээд нэг гарах чиг гэхээр энэ хуурах гэдэг юм шиг амарсан нэвгүй нэмзэг юм. Тэгээд тийм дараа нь эта энэ юм бол Нэг компьютер дээр ялгардаг Wi-Fi хүлээн авах гэж байна. Тэгэл ингээл болоо юу. Яа нэгтэй ч үгүй. Ямар имзэг юм бэ? Энд Wi-Fi Bluetooth янз бүрийн хүлээж авах гэсэн байсан. Танилцуулган дээрээ. Эдрээсөө ердөө ингээл болоо юу. Ингээл болоо юм шиг бэ. Тэгээд би нэрээ нэг бааны өрөөнд тавьдаг нэг тавир авсан тэр бүр нөгөө цаансрын өмнө тиймээс нь болохоор хол тавьчих тэрийг банкын тусгай нөгөө явуулж илүүнээс. Банкын цааш наалттай ирдэг юм уу тий? Энэ дээрээ банктай зааж би өөртөө бүрмсэн задлаа. Фэшн ингээд салбитч юм уу нүүрний нэг удаагийн зурууд идэх чинь тэрийг тавиад ингээд доорс нь авах зориулттай.
Тэгээд ингээд энэ дээр нь янз бүрийн тавих энэ зорилттой юм байсан. Тэн таг нь авахдахгүй бах юм. Тэгээд уул нь энэ дотор нэг чимэглэл байгаад байгаа байхгүй юу? Энийг таг нь авахдахгүй бах яаж? За зэнийг дараа нь үзье да. Нэг тогтоох юм нь болохоор ханд бол яг наачл тогтоодгол юм байна л да. Гэхдээ энэ наагчлалтных нь юу наачных нь байгаад байднаас айгүй хэврэг юм. Тэр жон чанаргүй юм байна. Наач болон эсвэл ингээ үлгэж болох юм шиг байна. Нэг үлгэртэй байна. Тэгтэл жоохон чанаргүй юм. Эсвэл бол хамаагүй чанаргүй байна. Тэгээд хоёр цамц нэг өмд сан хоёр опшнээр цамц авсан юм. Бахан авсан болохоор дунд нь холиж. Миний авсан самуу зузаан цамц байна. Зузаан гэд материалтайг нь сонгоцсон болов. Надад нэг ийм өнгөтэй цамц байж байгаа. 70 болцсон аахгүй. Тэгээ би яг тэрэн шиг олон цамц авъя гэж бодсон. Энэ цамц. Чинь нэлээд зузаан өрөөдрлийн юм дотортой. Би дотортой нь сонгоцсон байж магадгүй. Эсвэл таалах юм шиг үнэ. Тэгээ материал нь юу нэлээд л дэжгүй байна. Таалагдлаа. Яг зурган дээр шиг амар цав цагаан бол биш юм. Зурган дээр амар цав цагаан яагаад сахгүй тэрсэн чинь ингээд нэг тиймэрхүү сүүн шаргал өнгөтэй юм байна. Тийм сул цаг өртөө. Энэ дотрын шорттой нэ. Нэмэн шорттой. Ачуу нэг 10 хэдэн мянга гэсэн 12 3 мянга ч үлээ. Нэлээд хямдхан. Монгол нөгөө 25 мав гэж зараад идэг нэмгэн идэг штэ тэр шиг л. Нэлээд ачуу юм. Хоёр хувцас маань бол яг л таарлаа. Захиалгад нүүн хэмжээг нь сонгохдоо яг дээр нь хэмжээнийхэн дээр нөө хэмжээний категори гэж юм бид нэлээд тэндээс нь харж аваад өндөр жингээс амараад хэмжээнүүд нь янз. Тэрнээс шалтгаалаад тэгээ хэмжээгээ өөрөө сонгоод захиалал яг л хэмжээгээр л ирт юм байна. Захиалсан компьютерийн санал нэ. Би энэ дот дэвсгэрийг бас захиалсан.
компьютерийн ширээний хийн юм санагдаа гэж бодож байсан. Энэ толгойнх нь нэг чимэглэн амир хөрхөө. Тэгээд сандал маань өөрөө нэг юм төвсгөртэй ирсэн мэлээ. Тэгээд энийг тавихаар яг доор жоохон жижигжиж гэх юм уу. Надад бол жоохон жижигхэн санагдсан. Тэгээд энийг бол тавих байгаа. Энэ төвсгөртэй. Надад энэ сандал маань болохоор үнэхээр чанартай ирсэн санагдаж байгаа. Ийм бүлийн тавиртай. Гол нь энэ суудлахын бүрсэн арьсан айгуу тийм чанартай санагдсан. Тэгээд энэ толгойнхын дээр нь болохоор ийм хэлбэртэй тэгээ зүгээр энгийн нэртэй гэж хоёр янз байсан. Тэгээ бас энийг нь артлын энэ суудлахын номыг нь болохоор тааруулдаг гэж хоёр янз байсан. Тэгээ би болохоор тааруулдаг нь хасна. Сахны машины нэг юм байна. Надад маш их таалагдаж байгаа. Нэг жижиг ширээ захиалсан чинь ингээл болов. Эний төсөөлсөн самуу жижигхэн байл л да. Зүрх дээр айгу гоё юм гараад ирсэн. Одоо энийг зогснол үзнэ. Нэг шүрүүпэн гинт тавцныхаа юм нүхүү орохгүй тийм бодлоо ингээ хий ирээл юм. Энэ нүхүүг авах. Тэгээд энэ хоёр нүхэн шал өөр заа. Энэ болохоор ингээ суурна аахгүй юу? Тэгээд энэ суурлага болохоор энэ ингээ болттойгоо зүгээр орчиж байгаа. Тэнгүүд ийшээ орохгүй бодлоо ирээл юм. Тэгээд дэлгүүрлөө гомдол гаргасан чинь энийг ингээ ийш нь харуулдаг хийгээд өгсөн юм. Тэгээд энэ чинь угаасаа нөхрөө болт нь орохгүй байж хат чинь эргүүлж харуулдаг ямар нэмэрт юм бэ? Гэт сая дэлгүүртээ хэрүүлээ. Тэгээ ямар ч гэсэн одоо 48 цагийн дотор над руу дахиж юм явуулахын гэсэн шинэ ширээ юм уу эсвэл зүгээр ингээ болтын сольж явуулах гэдэг юм тэрийг сайн ойлгосон юм. Тэгээ чадалтад л мэдэхгүй болохоор яг сайн ойлгож чадахгүй энэ дэлгүүртээ. Тэгээ ямар ч 48 цагийн дотор нэг тийм явуулах гэж хэлсэн.